Жил болгон зохион байгуулагддаг Хотготын урд аймгийн хаврын бүсийн уралдаан энэ 3 сарын 12-нд Дорногов аймгийн Сайн суман дээр зохион байгуулагдах гэж сая засаг даргын захирамж гараад байгаа. Тэгээ энэ уралдаанд бол одоо манай Дорногов аймаг бол энэ жил өнтэй сайхан үйл болсон учраас одоо манай Дорноговын ээжт бол одоо энэ уралдааныг одоо хүлээж ирсэн. Тэгээ одоо энэ уралдааны зохион байгуулахаар болсон. Тийм засаг даргын захирамжн дээр бол одоо мал амьтны гоц салдварч хүлхий хоньны цэцэг өвчин гарсан Дорнол Сүхбаатар Хинти одоо аймагуудын мордыг уралдуулахыг одоо хоригдсан байна. Тэгээд одоо энэ уралдаанаар бол одоо Азраг, Ихмор, Соёолын гэсэн 3 насны морь уралдаана. Одоо бас одоо засаг даргын зөвлөлийн хурлаар сая бас машины тоо хэмжээг бол одоо хязгаарлаж өгсөн. Цөөхөн машин дагуулсан компси машин даах шийдвэр гарсан мөн одоо энд ирлиз болон одоо ирлиз мордыг одоо уралдуулахыг хоригдсан байгаа. Одоо тэгээд уяачтай бол анхааруулж хэлэхэд одоо ирлиз морийг бол одоо үйлдвэрлэх байдал болон өндрийн хэмжээгээр нь одоо хаснаа. Тийм учраас одоо уяач та бүхэн маань бас одоо бид бүгдийг ажлыг хөндлөж бас энэ уяач одоо ирлиз мордыг уралдуулахгүй байхыг хүсэж анхааруулж байна. Өглөө 8 цагаас Азраг мордно. Тэгээд хүртгэл одоо 3 сарын 11-нд 11 цагаас одоо морь барианы газар хүртгэлийн гэр тэмд одоо бүх ажлууд хийгдсэн байна.